Монгол улсад 2013 оноос ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 140 орчим мянган иргэн Орос улсны зээлд хамрагджээ. За гэвч Хойд Америкийн хамгийн жижиг улс болох Сент Китс энд Невис улсын хүн амтай дүйц хэмжээний буюу 47 мянга гаруй иргэний ипотекийн зээлийн хүсэлт одоо хүлээгдэж байгаа юм. За иргэдийн эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа ч зээлийн их хүйсээр хүрэлцэхгүй байгаа учраас иргэд хүсэлтээ гаргаад 4-5 жил хүлээх нөхцөл үүссэн. За танил талгуулал зээлд хамрагдах боломж хомс байна хэмээн иргэд хэлж байна. Намайг ипотек гэдэг өнөөдөр Монгол улсад 2022 он болж байна. За харин намайг сэтгүүлч Умаахан гэдэг өнөөдөр 2026 оны 5 сар болж байна Монгол улсад. За тэгвэл ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэдийн хувьд гэвэл хүсэлтээ өгснөөс хойш 5-6 жилийн юм хүлээгдэлд орчихсон байгаа. За тус иргэдийн хувьд гэвэл хажуугаар нь танил талтай иргэд дайрж орох, за аль эсвэл 5-6 жилийн өмнө цуглуулсан ипотекийн зээлийн урьдчилгаа мөнгөнд одоогийн яг нөхцөл байдал таанаач хүрэхгүй болох зэрэг маш олон асуудлуудтай тулгарч байгаагаа бидэнд учирлаж байна. Тэгээ очрын банкнаас очиж асуунгууд 24 оны 3-4 сар хавцаа явж гин гэсэн мэдээлэл өгч байгаа байхгүй. Бусад байрнууд ипотекийн зээл шийдэж өгч оруулж өгнө гэсэн юм байрны зарууд их айгүйх байдаг байхгүй. Тэгээ яг энэ тал дээр ямар хуу байд юм бол эсвэл яг ил тод байвал арай илүү зүгээр байгаа байхгүй залуу хүмүүст. Тэгэхээр энэ залуучуудад одоо энэ ипотекийн зээлийг ер нь жоохон боломжтой, нээлттэй аль болохоор чирэгдэл байхгүй шийдэд өгчл зүгээр юм уу гэж боддог шүү дээ. Байна. Нөө ипотекийн зээл ер нь гаргуулахад хэдэн төгрөг болт юм бол? Ер нь 15 сая илүү надаа. Зээлийг маань ер нь ойрын хугацаанд гаргаж өгд юм болов уу? Хэдэн сараас хэдэн хоногийн хугацаанд гаргад юм бол? Ер нь өөрийнх нь материал бүрдүүлж өгснөөс шалтгаална. Ер нь хурдан материал бүрдүүлж өгнө тэгэл. Энэ оны эхний улирлын байдлаар 6.7 их 80 төгрөгийн 47,500 орчим иргэний ипотекийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна. Үүнээс Улаанбаатар хотод 38,900 иргэний 5.6 их 80 төгрөгийн зээлийн хүсэлт бүтгэгдсэн бол орон нутагт 8,500 орчим иргэний хүсэлт хүлээгдэж байна. Харин энэ онд нийт 1 их 80 төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвсөн нь эрэлтээ харьцуулахад хангалтгүй байгааг иргэд бодож байгаа юм а. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлттэй иргэдийн тоо бол маш олон байгаа. Энийг бол бүгд л мэдж байгаа. За тэгээд өнөөдөр иргэд бол маш их хүлээлттэй, зарим нь бүр 2-оос дээш жил энэ ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд хүлээж байгаа. Зарим нь бүр аргаа бараад хээл хахуул өгөх шинжтэй ийм иргэдийн гомдлууд байна. Одоо бол ипотекийн хөтөлбөр дээр зөвхөн зорилт бүлэг рүү чиглүүлнэ гэж зорино. Баялагын сангийн хуулийн дагуу бид нар чинь хуримтлалын сан дээр үүсэж байгаа санхүүжилтийн хуримтлалыг ипотек руу шиглүүлдэг. Тэгэхээр шинэ бүтээгдэхүүн гаргана. Ипотекийн зээлд хамрагдаж байгаа хуучин бол арилжааны банкуд хурж ирээд тодорхой хэмжээний санхүүжилтээ Монгол банкнаас ингээд аваа явуулдаг байсан. Цаана ямар иргэн тэр зээлд хамрагдж байгаа гэдэг лист нь ил биш байсан. Энийг ил болгохоор шийдвэрлэсэн. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ипотекийн зээлийн хүлээлтийг бууруулахын тулд эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах шаардлагатай байна. Одоогийн байдлаар ипотекийн зээлийг Монгол банк болон арилжааны банкнуудын их үүсвэрээр санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол банкны их үүсвэрээр иргэн нэг удаа зээл авах боломжтой байдаг бол арилжааны банкнуудын их үүсвэр дээр ийм хязгаарлалт үйлчилдэггүй зохицуулалт мөрдөгдөж байна. Иймээс ипотекийн зээлийн эрэлт өссөн ч их үүсвэрийн хүртээмж хангалтгүй байгаа нь олон мянган иргэнийг удаан хугацаанд хүлээлгэж орон сууцтай болох боломжийг хойш татсан хэвээр байна.